За тэгвэл засгийн газраас хэрэгжүүлж буй 20 минутын хот концепцийн эхний төсөл болох Сэлбэдэд төвийг орон сууцчлуулах ажлын хүрээнд 2205 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 нэгж талбарыг бүрэн чөлөөлж нөхөн олгорыг олгожээ. За үлдсэн нэгж талбараас 40 нэгж талбарыг үнэлгээний дүнг нь хүлээн зөвшөөрөөгүй байгаа гэж мэдэгдэж байна. За тэр дундаа зам дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулдаг эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжүүд үнэлгээг бага байна гэж үзэж байгаа юм. Гэтэ яг үнэ мөнгө боломжийн сайхан өгчүүд бид нар бас дараа дараагийнхаа юмыг бас бүтээн байгуулж босгоход дөхөмтэй дэмтэл байна. Иймэрхүү объектуудыг бол өөрснөө үйл ажиллагаагаа эрхэлдэг. Тийм болохоор бас нэг өөрснөө бас нэг тодорхой хэмжээнд бас нэг ажлаа үүрэг нь бас зогсож байна. Тийм болохоор бас жоохон хүмүүс жоохон дургуул байлээ. Би ч бас одоо тэгээд ерөнхийдөө жоохон дурамчхан л байна. Иргэдийн газар үйл хөдлөх хөрөнгийг дунджаар 100-аас 300 орчим сая төгрөгөөр улс худалдан авч байгаа. Тодорхойлбол уулын оройд байрлалтай бол 100 орчим сая, зам дагуу байрлалтай бол 300 орчим саяар үнэлжээ. Харин зам дагуу олон жил үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуйн нэгжүүд энэхүү дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажлын хэсэг асуудлыг хилэлцэж байгаа ч хараахан шийдэлт хүрээг байна. За судалгаагаар нь тэр одоо нөхөлгууртайгаар чөлөөлөхгүй байгаа шалтгаанууд дотор одоо татгалцсан хийх шалтгаан маань үнийн дүн нөхөлгуурын үнийн дүнг бол одоо хүлээн зөвшөөрөхгүй одоо бага байна гэж одоо голж байгаа иргэдэл хийх нь л давмгаалж байна. Сэлбэдэд төвийг орон сууцчлуулах ажлын хүрээнд мэргэжилтнүүд зам дагуу байрлалтай үйл ажиллагаа явуулдаг иргэн аж ахуйн нэгжүүдэд бизнесийн алдагдсан боломжийг нь нөхөн олгор олгох асуудлыг ярилцсан ч энэ асуудал мөн л дэмжигдээгүй байна. Сэлбэдэд төвийг орон сууцчлуулах ажлын хүрээнд эхний ээлжинд эрх намар 23 га газарт 2 блок орон сууцыг барих ажлыг эхлүүлж 2026 онд дуусгахаар төлөвлөд байгаа юм. Тэгвэл зам дагуу объекттай айлуудын газар чөлөөлөлтийн асуудал шийдэлт хүрэхгүй байгаа нь энэхүү ажлыг хойш нь татахад хүргэж байгаа юм а.